Дархуул аймагт дараагаа аз жаргал нийгмийн бодлогын хэлтсийн дараагаа зас чихэрнаараа JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 3 ажилтныг хүлээн авч уулзлаа. Сайн дурын ажилтнууд аймгийн ахмадын хөгжлийн төв, нарны хүүхдүүд асрамжийн төв, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг 3 байгууллагт ажиллаж байна. Эдгээрээс 2 нь 3 болон 5 дугаар сард нутаг хүсэж байгаа юм а. Энэ хүрээнд Дархан хотын хүн ардад туслаж хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хамтран ажилласанд аймгийн цадраг талархал илэрхийллээ. Ахмадын хөгжлийн төвийн асаргааны ажилтан Такаши Хитоми 5 дугаар сард буцна. Түүний хувьд тус төвөөр өдөр бүр үйлчлүүлдэг аймгийн 13,000 гаруй ахмадын төлөөлөлд хурж ажиллажээ. Японы JICA олон улсын байгууллагаас Дархуул аймгийн ахмадын хөгжлийн төв дээр маань 2024-өөс 2026 оны хугацаанд бол сайн дурын ажилтныг гэрээний дагуу авч ажиллуулж байна. Энэ жил 5 сард бол гэрээний хугацаа маань дуусж байгаа. За уг мэрэгчлэлтэн маань бол асаргааны ажилтан мэрэгчлэлтэй Японд бол 2 жил сувилгын төв дээр асаргааны ажилтнаараа төгссөн эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулиа бол яг асаргааны мэрэгчлэлтнэрээ төгссөн юм онцлог давуу талтай мэрэгчлэлтэн байгаа. За ахмадын хөгжлийн төв дээр ажиллахдаа уг мэрэгчлэлтэн маань төвдөө суурилсан ахмадуудад асаргааны үйл ажиллагаа, асаргаа сувилгааг үзүүлэхээс гадна гэрээр явуулын үйлчилгээ явуулдаг мэрэгжлийн багтай маань хамтран асаргаа сувилгааг бол 2 жилийн хугацаанд үзүүлж бол мэрэгжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлд хамтран ажиллалаа. Дархан хот маань маш цэвэрхэн, дээрээс нь автобус нь ч гэсэн одоо цахилгаанаар ажилладаг сэтгэлд нь бол таалагдж байгаа. Тэгээ дээрээс нь оюутнууд нь ч гэсэн бас айгүй итэвхтэй. Ахмадуудынхаа хувьд ярих юм бол ахмадуудаа жохон зүйлийг одоо энийг хийгээд үзхүү гэж хэлэхэд өөрийнхөө одоо хүчин чармаалтыг 100% ажиллаж хийдэг нь бол маш одоо сэтгэлд бол үлдсэн байна. JICA-гийн сайн дурын ажилтан нарны хүүхдүүдэд доо фүгэжийн багшаар ажил хийсэн жил 7 сард ажил хийгээд өдөрбөр хүүхдүүдээ Японд дуудаад бас янз хөгжим тоглоод хамт сурж байсан. Хүүхдүүд Япон соёлд маш их сонирхолтой. Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбоонд нийгмийн ажилтнаар ажиллахаар ирсэн байгаа. Тэгээд дархан даах ирсэн сэтгэлх юм бол яг миний одоо төрсөн нутагтаа ерөнхийдөө төстэй санагцсан. Дээрээс нь одоо манай Чиба сан сайн дурын гишүүний маань хэлсэнчлэн одоо хүмүүс нь маш ийдэг найрс хүлээж авсан явдал бол их талархалтай байгаа. JICA олон улсын байгууллага сайн дурын гишүүн илгээх хөтөлбөрөөр Дархуул аймагт 1992 оноос хойш 40 сайн дурын гишүүнийг илгээн аймгийн нийгмийн салбарт бодиттой хувь нэмэр оруулжээ.